За орой минь. За бас шинэ оны минь. За он гарснаас хойш YouTube дээр юм оруулаагүй юм байна. Одоо оны эхнийхээ YouTube оруулж байгаа тоглолтын задлангаар өнөөдөр би энхээ одынхоо өнөөдрийн тоглолтыг задлах гэж байна. Ягаад өнөөдрөөс энхээ одын тоглолтыг одоо энэ улирлынхаа тоглолтыг өнөөдрөөс эхэлж байгаа гэхээр өнөөдрөөс маш чухал тоглолтууд эхэлж байгаа. Өөрийнхөө бүсийн багуудтай тоглоно. Бусад бүсийн багуудтай non-conference тоглолтууд нь бол дууссан. Энэ тоглолтуудаас 9-4 гэдэг амжилттай бас давгүй гарч ирсэн. Тэгэхээр одоо бол өөрийнхөө там бүсийн өөрийнхөө багуудтай тоглоно. Энэ бүс нь өөрөө South Eastern Conference өөрөө маш том бүс, маш аюултай бүс. Өнгөрсөн улирал гэхэд л одоо нэг NCAA турнаментад одоо 32 бүсийн 64 билүү 68 баг гардаг NCAA турнаментад өнгөрсөн улирал 14 баг орсон энэ бүсээс энэ 14 баг нь NCAA-ийн түүхэнд рекорд болж байгаа. 14 баг нэг бүсээс турнамент руу явсан гэдэг утгаараа. Тэгэхээр ийм чанга бүс тэгснэ хамгийн ихнийхээ тоглолтыг бүсийнхээ нэгт явж байгаа. Нэг ч хожигдлгүй NCAA-д нэг ч хожигдлгүй 6хан баг багын нэг болох Vanderbilt Commodores-тэй хамгийн ихнийхээ тоглолтыг өнөө шөнө 3 цагаас хийсэн. Ер нь бол маш чанга баг ранки 11 ч ихсэж байгаа. За тэгээд скаутуудын хувьд бол иймэрхүү тоглолтуудыг энэ том багуудтай хийж байгаа тоглолтуудыг хамгийн их хардаг. Хэр хүчтэй өрсөлдөж байна те хэр ойрхон өрсөлдөөн гаргаж байна. Ямар стат үзүүлж байна. Ер нь ямар хуу хандлага хэмнэлээр тоглож байна гэж хардаг. За тэгээ өнөөдрийн тоглолт бол үнэхээр чухал тоглолт байсан. За тэгээд нөгөө баг нь том баг гэдэг ч утгаараа тоглолт ихнээс шууд 10 оноо тасраал эхэлсэн. Нөгөө Тайлер Тайнер гэж нөхөртэй 3 номертой Vanderbilt-ийн багийн ахлагч шууд л тоглолт ихнээс одоо тэгэл зөксөө заггүй дайраал одоо тэгэл дамжуултуудаа өгөөл одоо карьер хаяа хийсэн. Энэ тоглолтод 17 оноо 19 оноо 14 ассист гэдэг карьер хаяа. Тоглолт ихнээс ер нь бол энэ багийн эсрэг довтлогч маш хэцүү байсан. Хамгаалт нь бол үнэхээр аимшигтай. Одоо доор Elijah аваад манай багийн төвтэй Elijah аваад шахаал явангуул давхар очиж байгаа. Гэтэ манай багаас хинч сулрахгүй л байгаад исэн. Тэгэл ерөөсөө тоглолт ихнээс дээрэс нь манай энхи одын багаас шидэлтүүд нь огт унаагүй. Ерөөсөө унахгүй байж байгаа. Хоёрдугаар эхний үеийн төгсгөлд нэг хэний студийн шидэлтүүд л 3 унлуу. Тэгээ 3 унаал тэгэл 2 дараалж бөмбөгийн таслал хэмнэл айгуугаа эргэсэн. Тэгэл тэр бол тэгтээ харамсалтай төргөн зур юм байсан. Elijah эхний үеийн дунд тавцааныг бэртэж гарсан. Яг одоо буцаж орж ирсэн. Манай инхээ өнөөдрийн тоглолтод жаахан одоо юу гэх юм жоохон зарцуу эхэлсэн. Яг гүцэд өөрийгөө дайчлахгүй, яг жоохон эргэлзээ л те. Товтлогчнууд дээр товтлохгүй ганц хоёр юм оруулчих тавталгаа алдсан тий жоохон харамсалтай эхлүүлсэн. Тэгээд эхний үе бол зүгээр л ерөөсөө л эсрэг багийн хэмнэлд бүтэн ингээл нөгөө багийнхаа хамгаалтаас гарч чадаагүй нөгөө баг нь ингээл товтлогооны хөлбрууд нь ч гоё тий одоо Тайлер Тайнерын бага удирж байгаа ч маш гоё байсан. Эхний үе бол тэгэл явцсан. Хоёрдугаар үеийн дунд үеэс эхлээл дунд хавцаанаас эхлээл ингээд өөрөө дайрж эхэлж байгаа юм л да. Тэгтээ жоохон оройтс. Дунд үеэс ч биш. Ер нь жоох нэг 3-4 минут дээрээс л дайрж эхэлж байгаа юм. Ононуудаа авч эхэлж байгаа. Одоо ингээ эсрэг багийн талбай дээр бол манай инхий од чи энэ үлрэл 2 үлээ 3 удаа л тоглосон. Тэгэх болгонд эсрэг багийн талбай дээр эсрэг багийн тайлбарлагч нар хэлж байгаа байхгүй. Энэ инхий од гэдэг энэ Mongolian Mike гэдэг нөхөр чинь ямар өндөр юм бэ те холбогч хийх юм гэл ярьдаг байхгүй. Ер нь энэ аюу ISO тоглолт энэ хүн дээр их гарч болох юм байна да гэх. Манай өнөөдөр ер нь жоох өөрийгөө жоохон дайчлахгүй эхлүүлээд тэр дайчилж эхэлсэн нь жоох оройтцсон. Дайчилж эхлэхдээ бол үнэхээр гоё болж исэн өндрөөрөө илүүрхэл те. Юун дээр Gamecocks дээр Mike-ийн баг дээр асуудалтай юм самбарын будагтай талбай хамгаалалт ер нь маш сул. Ямар сайндал холбогчийн үргийг одоо хинтээ Мичи Джонсонтай ингээл те хуваагаал бөмбөгөө хуваарлж явдаг хэрнээ хамгаалтан дээр зөрөөд эсрэг багийн өндрүүдээс хамгаалдаг те. За тэгэл өнөөдөр бол одоо жишээ нь Vanderbilt-ийн хувьд бол манай өдөөс энхий одын өдөөс ялангуяа дандаа өндөр хамгаалагч нараа тавьсан. Мисмэч үүсгэж жоохон хэцүү байсан. Гэтэ яг хуу
яг мисмэч үүсхийг үүсгэж болно гэдгээ бол хид удаа харуулсан. Тэгтээ тэрийг жоохон оройтуулсан. За тэгээд дайралтууд нь оройтчихсан хэдий ч манай хүн бол ингээд тэнд баг заа багтаа ганцаараа ингээд хожих хүслээр мэлцэлтэй юм дарамтыг өгж тоглоод байгаа байхгүй. Тэнд ингээл урагшаа ингээд баг хагас талбай брэнсэн хийж хамгаалал те. Яг гэвэл оноо холдсон 10 нэмэх оноо болж холдсон тэр үед минут доошоо орж байгаа үед эсрэг багаа ер нь хамгаалалт төр мөнхийн дарамтлах хэвээр. Тэгжиж эсрэг багааны 3 тоглохны нэгийг нь хийлгүүлэх гэж бодоход өөрөөсөө 2 тоглохны нэгийг хийн гэж бодоод эртнээс тэгж дарамтлах хэвээр. Гэтэл өнөөдөр Vanderbilt-ийг Gamecocks-оос инхи хот тим зүйл хийж хамгаалтан дээр шахсан, дарамтлсан одоо бөмбөгийг холбогчийн гараас те найруулагчийн гараас эрт гаргаж эсрэг багаа эрт довтлуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй ингээл ялангуяа мичиж огсон. Ингээл зүгээр бөмбөгтэй хүнийг ингээл өдөөс нь хараал цогсоод байна. Тэр чинь нөгөө нэг эсрэг багта давуу тал үсгэж байгаа байхгүй юу? Оноо илүү багч нь бөмбөгөө барайл довтлооны цагаа дуусгаад нэг сүүлийн 5 6-аар оруулж иж довтлоо шүү дээ. Тэгэхгүй ингээд эртнээс дарамтлааж явах хэрэгтэй байсан. Тэрийг бол зөвхөн Майк хийж ялаа. Тэгээ тэр нь нөгөө талдаа Майк урагшаа ганцаараа ингэж дарамтлж хамгаалангууд ард нь нөгөө хэд нь залхуураа зогсож байгаа нөхцөлд хамгаалтын шилжилтүүд нь буруу болоод тэг хамгаалтын алдаа нь манай хүн дээр гарч байгаа юм шиг харагдах гээд байгаа байхгүй. Юунууд чи скаутууд чинь яг хөө тэгтээ скаутууд ухаантай хүмүүс л байх л да. Тиймэрхүү зүйлүүдийг ажиглаж байгаа хинэн ингэж хандлага нь те тоглолтын дээр ингэж дайчин байж чадчихээн те хинэн залхуурж ийн. Бид нар нэг Мичи Джонсонд угаасаа жоохон дургу энэ үлрэл харж гисэн. Жоохон дургу болохоор амар боолхог тоглогч. Тэгээд яг оройтсон тоглохонууд нь азар тоглолтын дунд хавцаа ингээл нэг 5 тоглохоноос нэгийг нь хийдсэн те 2 оноотой 4 оноотой гэл нэг юм таарахаа явж исэн. Тоглолтын төгсгөл рүү дайрсны ачаар харин 13 оноо 3 самбар 3 ассист гээд 50% тоглохоотой торгуулаа алдаагүй, бөмбөг алдалтгүй гэд тун давгүй дуусгасан. Скаутууд бол одоо энэ статистикийг нөгөө нэг жижиг багууд, том багуудтай яаж тоглож байгаа хамгийн их оноо авдаг. Одоо тоглолтын оноо биш шүү нөгөө нэг юм үнэлэмжийн оноог хамгийн их авдаг. Тэгэхээр энэ тоглолтод бол манай хүн хэртнээс жоохон өшөө дайраад өгсөн бол яг тэгж болохгүй л байгаа л хальтаа. Тэгтээ жоохон тэгсэн бол магадгүй скаутуудын нүдэнд нэлээ өртөх байсан байх. Гэтэ 11-т байгаа багийн эсрэг гэхэд миний хувьд бол давгүй дуусгачлаа гэж бодож байна. Эсрэг баг нь бол угаасаа аимшигтай хамгаалалттай баг, үнэхээр сайн хамгаалалттай. Энэ Тайлер Дайнер гэж тоглогч бол ямар ч эргэлзээ авахгүй юм бэ орох байх гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр энэ багийн эсрэг ингэж тоглолчлоо. За нэг 10 онооны зөрүүтэй тэмцээд дуусглаа. Инхи одын маань хувьд бол давгүй байх гэж бодож байна. Гэхдээ скаутууд одоо энэ бусад тоглогч нарыг те энэ хэнийг бодогтой талбайд яг тэнч олигтой биш Элайжаг. За тэгэл бөмбөгөө маш их нухдаг, дамжуулдаггүй, хамгаалтанд залхуу, хандлага нь мяа энэ хэнийг Мичи Джонсон гэдэр бол харж байгаа. Майкийг маань ялгаж байгаа гэж удаа бодож байна. Өнөөдөр бол ялангуяа тэр ялгааг маш их харж болох тоглолт болсон. Дараагийн тоглолт 1 сарын 7-нд байсан баг. Тэг 1 сарын 7-ны өглөө USL-тэй билүү? LSU-тэй USL гинэ. Тэр бас маш чухал тоглолт. LSU яг хөө энэ үйлрэл тимч сайнгүй байгаа ч гэсэн том сургууль, том баг гэдэг утгаараа бас анхаарлын төвд байх болно. Дараагийн тоглолтуудыг чадвал тайлбарлалцдаг юм уу гэж бодож байна. Тэгтээ яг үед яхтайгаа зэрэгцээд юу гэж бодох чинь бас. За баяртай бэт байла.